Оройн төр хэрэгмжтэй ам нэвэл зочны ярилцлага эхэлж байна. Энэ удаад бид Улаанбаатар төмөр замын ерөнхий хорооны гишүүн цогт гэрлийг ураад байна. Урилга хүлээж авсанд баярлалаа. Баярлалаа. Тэгэхээр улсын хурал дээр одоо энэ Оросуудтай хамтраад онгоцны түлш нийлүүлэх гэрээ байгуулах гэж байгаа. Үүн дотроо Чингис хаан нисэх буудлыг одоо 60-40-оор хамтран эзэмших асуудал орж ирлээ л дээ. Тэгэхээр энийг та ер нь юу гэж харж байна? Энэ салбарын хүн дэд сайд байсан хүний хувьд юуны төрөнд одоо өрсөн дэх баярлалаа. Энэ том нэвтрүүлгийн одоо зочин хаамарт очиж сууна гэдэг чинь их нэр төрийн хэрэг байна. Баярлалаа. За хоёрдугаарт нь таны асуусан асуулттай холбоотойгоор ялангуяа засгийн газар хоорондын хэлцээр юм уу үндэстэн даамсан аль нэгэн корпорац Монгол Улсын засгийн газартай хийх хэлцээр ч юм уу эсвэл Монгол Улсын аль нэг компани аж ахуйн нэгж 2 дахь 3 дахь улс орны компаниудтай гэрээ хэлцээр хийж байгаа үед түүнд засгийн газар баталгаа гаргаж байгаа үед хэлцүүлгийг маш сайн хийх ёстой. Би бол энэ асуудлыг бол хэлцүүлгийн явцанд явж байгаа юм байна л гэж ингэж харж байгаа. Тэгэхээр асуудал байнгын ороогоор хэрвээ дэмжигдэх юм бол шууд одоо Оросын талтай аль биесний хэлцээр эхлэх гээд байдаг. Гэтэл байнгын ороогоор бол дэмжихгүй байх магадaltaй учраас салбарын сайд нь ямар ч гэсэн түр хоошлуулчаад байна л да энэ асуудлыг. Тэгэхээр ямар ч гэсэн энэ гэрэн дотор Монгол улсын эрх ашиг одоо тийм хангалттай тус чадаагүй байна гэдэг ийм шүүмжлэл гарч байна л да. Тэр бол зөвхөн шүүмжлэлийн л асуудал. Хүн ер нь хэдэн ч удаа хаанаас нь ч барьж аваад сэгсэрж болно шүү дээ. Гол нь энэ хэлэлцүүлгийн явцад гарч байгаа шүүмжлэлүүд хэлэлцүүлгийнхаа үед тухайн гэрээн дээр цаасан дээр засагдаад, залруулагдаад явц дундаа хэлцэж байгаа хоёр тал одоо бие биендээ буулт хийгээд юм уу эсвэл хамгийн их шүүмжлэл дүртэж байгаа атак авж байгаа хэсгүүдэд засаад явахын тулд л энэ одоо паузуудыг авч байгаа болов гэж би зүгээр тэгж харж байна, бодож байна. Тэгээд ч бас ингэж ч явдаг бас одоо туршлага жишг одоо байна. Тэгэл юугээл одоо нэг явахгүй юмыг зүтгүүлээл юм уу? Эсвэл аль нэгэн одоо галтай сэдвийг улааран одоо нөгөө илбэж аргадаж яваад болгоно гэж бол байхгүй шүү дээ. Одоо ч нь ер нь юу гэдгийг ах トゥ найрамдалд одоо нэг инхри хайрт майрт цаг үе чи одоо болсон шүү дээ. Одоо л харилцан шигтэй win-win. Yes or no. Тэр л явна. Тэгэхээр өөр юм бол байхгүй шүү дээ. Дэлхийн геополитикийн нөхцөл байдал хурцдж байгаа энэ үед бол одоо энэ хэлцээр хэрэг байгуулагчих юм бол Чингис хаан олон улсын нисэх буудал дээр 3 дахь орны онгоцыг одоо цэнэглэх хэсэг асуудал бас үүсгэж байгаа юм байна. Энэ хэлцээрч бас дурдсан байлээ л те. Тэгэхээр Монгол улсын тэр одоо агаарын тээврийг либералчлах гэдэг тэр алхмаас ухарсан хэрэг болчих вэ гэдэг ийм эргэлзээ байна. Үгүй л дээ. Монгол улс бол өөрөө ИКАО-гийн гишүүн улс орн. ИКАО гэдэг нь нэгдсэн үндэсний байгууллагын одоо агаарын тээврийн энэ одоо харилцан хамтын ажиллагааны л одоо байгууллага шүү дээ. За энд бол бүгдээрээ эрхтэх ширхтээ. Бие биенийхээ онгоцыг нутаг орон дээгүүрээ нэвтрүүлнэ. Удирдлага хангана. Агаарын үе таалгааны хийж өгнө, зорчуулна. За жишээ нь осол аваар яаралтай одоо буулгах суулгах асуудлууд байвал ямар ч одоо эргэлзээн байхгүй одоо тэр үйлчлэгийг үзүүлэх ёстой, сумлах, цэнэглэх бүх асуудлуудыг нь хийж өгөх ёстой. Одоо энэ гэрээнд энэ конвенцэд нэгдсэн улс орнууд нэгдсэн нэг удирдлагаар л явна. Тэрнээс бол одоо жишээ нь үгдгийн хоёр улсын хоорондын таагүй харилцааны эдийн засгийн бие биендээ тавьсан санкц Монгол улсын нутаг дэвсгэр дээр шууд үйлчлэхээсээ илүү бид нар олон улсын гэрээнд нэгдсэн энэ одоо зүйл залтынхаа дагуу л явна. Тэрнээс бол одоо юу гэдгийг таагүй уур амьсгалтай байгаа тэр хоёр улсын хоорондын харилцааг өөрийн улс орныхоо нутаг дэвсгэр дээр тэрийг нааж хацрна гэдэг ойлголт бол байхгүй. Бусад улсууд ч гэсэн Монгол улсад бас тийм одоо тулгын шаардлага юм уу? Эсвэл одоо чи энэтэй хамтарч байгаа юм чи би танаатай хамтрахгүй гэсэн
ийм зүйл бол байхгүй. Тэр хамгийн бүдүүлэг асуудал болно. Таныг тэгэхээр зам тээврийн дээдсэд байх үед одоо энэ асуудал онгоцны түлшийг нийлүүлэх асуудал дээр одоо урд нь бол хувийн компаниуд хоорондоо шууд ингээд нийлүүлдэг байсан бол одоо ингээд төрийн компаниуд хамтарч одоо нийлүүлэхийн асуудал яригдж байна. Энэ асуудал ер нь яригдчихсэн үү? Яригдгүй яах вэ? Энд чинь одоо буян тухайд байхад хүртэл ийм сумлгааны асуудлууд яригдчихсэн. Одоо далайд гарцгүй. Тэ олон улстай хэллэхэд зөвхөн агарын орон заагаараа харьцаж байгаа. Ийм улс орн. Тэгэхээр энэ агарын тээврийн энэ хөлөг онгоцуудыг одоо сумлах буюу цэнэглэх шатхуунаар хангах асуудал тендерийн хувьд хамгийн маргаантай, хамгийн их одоо шүүх цагдаатай тулдаг ийм асуудлууд байна. Жишээ нь одоо нэг тендерт ялсан хувийн компани дэлхийн зах зээл дээр үн өслөөч гэдэг юм уу? Эсвэл манай компани одоо зардал нэмэгдлээч гэдэг юм уу? Цалин усны юу нэмэгдлээч гэдэг юм. Ингээд дандаа тэрийг нэмдэг. Ялсан тендер одоо 7 хоногийн дараа 10%, 20% нэмдэг. Тэр нь маргаан гараа шүүхтэр очдог ийм түн буман асуудалтай байсан. Энэ байдал нь эцэстээ дандаа шүүхтэр манай энэ агарын тээврийн компаниуд ялагдаж л дуусдаг. Ерөн жишгэд. Тэгээд асар их хэмжээний үр торгуулд ордог. За энэ эцсийн бүлэгтээ хэний нуруунд дээр очиж ийн гэвэл хэрэглэгчийн зорчигчийн авч байгаа тийзэн дээр очиж байгаа учраас дэлхийн бусад орнуудыг харьцуулбал Монгол улсын энэ одоо зорчигчдын тийзний үн тэр өндөр байгаад идэх чинь ерөөсөө л түүнтэй холбоотой. Одоо онгоцны тийзний бараг 30% нь тэр одоо онгоцны түлшний үнээс шууд хамааралтай гэсэн ийм харьцаа яваад байсан. Энэ одоо хэвээр байгаа юу? За тэрнээс ч илүү гарах байх. За. Учир нь гэвэл одоо шинэ нисэх онгоцны буудалд очсноороо энэ сумлгаа цэнгэлгээний үн хөлсөл улам л нэмэгдэж байгаа. Цаашлаач нэмэгдэх хандлага байна. Зүгээр яагаад энийг ингэж тогтвортой байдлаар 20-30 жилээр хийх гээд засгийн газар зүтгүүлээд байна гэхээр үнийг тогтвортой барих гэж л ирмэлзэж байгаа ирмэлзэл нь байх гэж би харж байгаа. Яагаад гэвэл дээр нь энэ одоо хөшгийн хөндийн нисэх онгоцны буудлын би хүлээн авах улсын комиссийн даргаар ажилласан хүн. Энэ түл шатхуун гидранатын систем гэдэг энэ систем бол хамгийн орчин үеийн ийм одоо сумлгаа цэнгэлгээний систем. Агарын одоо том хөлгүүдийг чинь бид нар жишээ нь одоо өмнөхшгэ сэрчээрэнд авчраад цэнгэлэхэд бол хэдэн цаг цэнгэлнэ. Гидранатын систем буюу газраа шууд ингээд турбаагаар яваад шууд онгоцны одоо далавчанд очиж цэнгэлэхдэх нь маш хурдан хугацаанд сумлгаа цэнгэлгээнийхээ үйл ажиллагааг хийж байгаа. Бид нар газрын үйлчилгээ гэж ярьдаг. За энэ үйлчилгээнүүд маань тодорхой хэмжээнд эдийн засгийн санхүүгийн дарамтгүй л байх хэвээр. Дарамт одоо ачаал бага л байх хэвээр. Энэ үүднээс улсын төрийн одоо өмчит компани байгуулсан ч байх. За энэ нь бас тогтвортой үйл ажиллагаа явуулах гэж ирмэлцэж байгаа байх. Дээр нь хувийн компанитай шүүхтэлцэж хэдэн зуун тэрбумын өр ширэнд орж ирэх хооронд төр нь өөрөө энэнийг аваад хийгээд ашигын бус үйл ажиллагаа явуулаад ингээд явуулах зорилго. За дээр нь Оросуудтай хамтарч ийн гэдэг нь одоо хямд одоо тэр шатхуун авах нийлүүлэх энэ одоо ирмэлцэл рүүгээ л явж байгаа. Зөвхөн тэр одоо сумлгааны юм уу те онгоцны түлш цэнэглэх тэр дэд бүтцийн хэсгийг л одоо энэ хамтарсан компани хариуцах байх гэсэн ойлголт байсан чинь яг тэр гэрээний дотор болохоор тэр нисэх буудлын бүх одоо тэр удирдлага менежментэд ингээд давхар шууд оролцоод явах ийм асуудал яригдаад ирсэн. Тийм учраас л гişүүд гайхаад байх шиг. Үгүй л байх л да. Тэрийг бас л дотоо уншсан баг. За. Учир нь гэвэл энэ хөшгөн хөндийн нисэх онгоцны буудал бол Япон улсын зээл тусламжаар одоо байгуулагдсан ийм одоо нисэх буудал. Одоо би буруу одоо санаагүй бол ойлгоогүй бол Япончуудын менежментийн хугацаа дуусах яагаачгүй байгаа. За энэ дундуур одоо дэлхийн өөр улс орн орж ирээд энэ Монгол улсын тэр Япон улстай байгуулсан зээлийн хэлцээрт өөрчлөлт оруулаад орчдгүй юм бол энэ бол одоо бас жих явдалтай. Энэнийг бол бас нарийн сайн судалж ижил ярих хэрэгтэй. Тэгэхгүй энэ Оросууд Япончуудын менежментийн дундор орж ирэх гэж би л одоо жишээ нь тийм юм олж уншаагүй байна. Тэгээд
асуудал одоо ингээд хэрвээ маргаан гарах юм бол одоо Оросын арбитрийн шүүхээр одоо шийднэ гэдэг ийм хэд нэг талыг барьсан ийм одоо заалт ингээ оруулсан байна. Энэ нь бол бас одоо тулгын шаардлагатай шинжтэй байна гэсэн шүүмжлэлийг дагуулж байгаа. Би түрүү хэлсэн. Шүүмжил бол одоо альч өнцгөр хаанаас ч байж болно шүү дээ. А шүүмжлэлийг тэр гэрээн дээр тэр шүүмжлэд байгаа хүмүүсийн хүсэж байгаа талын ч бас оруулж болно шүү дээ. Тэгээ аль болох ингээл уян хатан ингэж явж байгаа байх гэж би харж байгаа. Тэрнээс бол муухар мугууд байдлаар улаарын зүтгээд байгаа зүйл юусоо хаач байхгүй байх гэж бодож байгаа. За тэгэхээр ямар ч гэсэн онгоцны түлш болон нисэх буудлын одоо асуудлыг бол та энэ өнцгөөс харж байгаа юм. Тэгвэл та өөрөө одоо Улаанбаатар төмөр замд Монгол улсын засгийн газрын 50%-ийг төлөөлж одоо суугаа 3 хүний нэг ээ. Тэгэхээр одоо Улаанбаатар төмөр зам дээр ялангуяа бас одоо техник технологийн шинжилэл хийхдэггүй байна. Одоо хос төмөр зам барина гэдэг энэ зорилт одоо олон жил одоо өдийг хүртэл гацсаар ирсэ. Тэгээд энэ үйлчилгээний чанар стандарт ч гэсэн одоо тун одоо хоцрогдсон байна гэдэг ийм шүүмжлэл дагуулж байгаа л да. Та энэтэй санал нийлэх үү? Зарим талаар санал нийлнэ, зарим талаар санал нийлэхгүй. За. Жишээ нь бид нар тарифа харж үзэх хэрэгтэй. Жишээ нь зорчигчийн тариф. Дэлхийн аль нэгэн улс орны зорчигчийн тарифтай өнөөдрийн манай Монгол улсын зорчигчийн тарифыг харьцуулаад үзчих хэрэгтэй. За бараг 10-20 дахин хямдхан үнээр явж байгаа. Жишээ нь өнөөдрийн энэ тарифаар зорчигчийн одоо энэ вагоны асуудлыг шийдвэрлэх хэмжээний зээл өгөх тийм тэнэг хүн дэлхий дээр байхгүй. За. Таны үйлчлүүлж байгаа хүмүүсүүд 100 төгрөгөөр л явах тийм эдийн засгийн одоо чадамжтай, орлоготой барьцаанаас үгээ авчираад Улаанбаатар зарчаа буцаа явдаг хүн 100 төгрөг л төлж чадна. Илүү ч чадахгүй. За. Тэрийг 1000 төгрөг болгох юм бол тэр хүн тэр бизнес хийх боломжгүй болчих. Тэгэхээр бид нар санаан зоргоороо үнэ нэмээд байх юм уу? Одоо хурдны галт тэрэг тавиад одоо жишээ нь Шинкансен шиг тийм зүйлээр явах юм уу? Эсвэл энэ одоо үнэндээ байх юм уу? Гэдэг ийм л сонголт тулж байгаа. Ер нь бол хөгжил дэвшлэр рүүгээ явах хэрэгтэй. Ингээ ядаад 0 ашиггүй. Нэг балансаа барьдаг бизнес дээрээ зорчигчоо ядаж авцраад тавихын төлөө одоо жишээ нь үнийг тодорхой хэмжээнд нэмэх ёстой л доо. Тэгэхээр дэлхийн улс орнууд бол аль хэдийн одоо хурдны галт тэргийг ингээд ашиглаад эхэлсэн байхад Монгол улс бараг л одоо морин тэрэгний хурдаар л одоо энэ галт тэрэг нь яваад өнөөдөр бараг автомашинаар явсан нь илүү хурдан л болчиход байна л да. Тэгэхээр энэ одоо технологийн шинжилэл хийхэд ер нь юу саад болоод байна? Зөвхөн миний ойлгосноор магадгүй энд царгийн саад байж магадгүй гэсэн эргэлзээ байна. Яалаа гэж. За. Цариг бол одоо ямар ч үжил. Монгол улсад өнөөдөр байгаа энэ царгийн хүрээндээ бид нар модернизац төр шинжилэл өөрчлөлтүүдээ хийж чөлөөтэй болно. Хамгийн гол нь бид нар ийм үнэтэй ийм төмөр зам дээр хэн итгэж зээлөх үү, хэн итгэж одоо хөгжил шинжилэлт хийх вэ гэдэг асуудлаа л эхлээд ярих хэрэгтэй. Гэхдээ яг Монгол Оросын хамтарсан нийгэмлэг гэдэг утгаар нь магадгүй бас хоёр улсын засгийн газар хооронд тодорхой хэмжээгээр тохироо хийгээд харилцсан одоо адилхан хөрөнгө оруулалт хийгээд энийг ингээд сайжруулах боломж байгаа юм биш үү? Хийгээд явж байгаа. За. Жишээ нь 2016 онд манай Улаанбаатар төмөр замын орлого нэг 600 тэрбум төгрөг байсан. За. За өнгөрсөн онд бид нар нэг их 400 саяыг одоо жишээ нь зөвхөн орлого талдаа олсон байх жишээтэй. 2 дахин өсчихэж. 2 дахин жилээс жил төсгөж яваа. За. Хичээж байна. Эрмэлзэж байна. Одоо жишээ нь таны над хэлдэг хоёр талаасаа хөрөнгө оруулалтаа нэмж тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт асуудлыг шийдвэрлсэн. Хур өрөө шийдвэрлсэн. Зүтгүүрүүдээ шинчилсэн. Одоо хоёр талын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх байдлаар бид нар зүтгүүрийн дутагдлуудаа шийдэж чадсан. Хэлэхэд амархан хийхэд хэцүү байдаг. Ямар ч ажил. За. Ялангуяа бид нар одоо жишээ нь Монгол улс дотооддоо монголчууд хоорондоо сайн муугаа дуудалцаад хийж байгаа бол бас нэг хэрэг. Энэ бол хойд төршдөг хамтарч хийдэг ажил. Тийм. Мэдээж Оросууд
энэ одоо өөрчлөлтийг за технологийн шинжилгээг хийх талаар асар их зүтгэл гаргадгийн шүү. Гаргадаггүй. Ингээл энэ чигт нь байлгаадаа гэсэн бодол санаатай нэг ч хүн тэр дотор байхгүй. Бүгдээрээ урагшаа зүтгүүлээ. Илүү одоо шинэлэг техник технологи нэмэгдүүлээ гэдэг ийм санаачлахтай л байдгийг. Би түрүү яагаад царгийн саад байж магадгүй гэж асуусан гэхээр зөвхөн хэдэн жилийн өмнө Байнгын орон дээр энэ асуудлыг яригдж явах үеэр зүтгүүр авах асуудал яригдчихсэн. Тэгтэл барууны орнуудаас одоо ингээд зүтгүүр авчрах гэсэн чинь нөгөөх нь одоо Монголын энэ өргөн цариг дээр боломжгүй дугуйн таарахгүй учраас дугуйг солих асуудал бас нэг өөр компани дээр ингээд яригдаад тэр нь ингээд тэр зүтгүүрийн үнийг нэмэхээс аргагүй байдалд оруулж исэн гэж би сонсч исэн байхгүй. Тэгэхээр энэ царгийн саад байна уу гэж. Яалаа гэж. 1520-ын цариг дээр ажиллаж байгаа өнөөдөр Америк зүтгүүрүүд байна. Хятадын зүтгүүрүүд байна. Монгол улсын өнцөг булан бүрт одоо энэ ашиглуулын коэффициентийн хамгийн өндөр дээд хэмжээндээ тулсан ийм зүтгүүрүүд ажиллаж байна. Шин төмөр замууд чинь ихэвчлэн одоо Америк зүтгүүрүүд хамгийн өндөр одоо ашиглуулын коэффициенттэй ийм зүтгүүрүүд авцсан ажиллуулж байгаа. Тэд нар энэ ороод ирч гэсэн зарим нь түрээсэрч одоо манай гол зам дээр явж байгаа тийм тохиолдол байна. Тэгэхээр наа чин бол яхахгүй юм асуудал яригдсан байхгүй. Миний ойлголтоор бол нэгдүгээр мэдлэг мэдээлэх багтаа хүмүүсийн яриа. Хоёрдугаарт энэ Улаанбаатар төмөр замыг нэг үргэлж нэг одоо нэг өөчилж байдаг, гоочилж байдаг ийм л хүмүүсийн яриа. Эсвэл тэнд бизнес хийх гэж их одоо зүтгэдэг хүмүүсийн л одоо гаргасан яриа байх гэж ингэж бодож байгаа. Тэгэхээр Улаанбаатар төмөр замын харьяанд байдаг одоо төмөр замыг одоо хос болгох асуудал одоос олон жил яригадаад өнөөдөр хүртэл гаццсан хэвээрээ байна л да. Асуудал юунда байна? За нэг учиргүй гацаад байсан зүйл байхгүй. Бид нар хэрэгжүүлэх гэдэг тодорхой зоригтой алхмуудыг л хийх ёстой. Хосуулах асуудал дээр жишээ нь таны хэлдэг саяны тэр зорчигчийн одоо хурдан галт тэрэгний асуудал байна. Одоо бүр Шинкансен шиг ч юм уу тийм. Тэгвэл энэ аль чиглэлд хэрэгтэй байна? Улаанбаатар дархны хооронд зорчигчийн. Тий. Дархан руу 1 цаг одоо хурдан галт тэрэгээр яваад очдог бол энэ одоо дарханд очиж амьдрал нөөцтэй. Энд 2 цаг түгжирч гэртээ харьдаг хүмүүсүүд. Тий. Нэгд. За хоёрд нь тээврийн чиглэлээр одоо хосуулах хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудал байна. Жишээ нь чойроос замын үдийн чиглэлд нурамгийн ачааны тээврийг хосуулах асуудлууд бас байж болно. Хос төмөр замын асуудлуудыг та нар өөрсдөө очиж үзэх хэрэгтэй. Жишээ нь бид нар туршилтын журмаар хосуулгацсан газрууд байгаа. Тэрийг бас ингээд ингэж шүүмжилдэг хүмүүс өөрсдөө очиж үзэх хэрэгтэй. Ерөөсөө ингээд нэг одоо хамгийн чулуун зэвсгийн үеэ хоцрогдсон юмн дээр л ажиллаж ийн гэдэг энэ яриаг бол манай төмөр замд ихэвчлэн бизнес хийх гэсэн өөрсдийнхөө бизнесийг зүтгүүлж одоо нэг үгээр хэлбэл шахаа хийх гэсэн хүмүүсийн гаргадаг ихэвчлэн яриа юм байна гэдгийг би энэ сүүлийн хэдэн жил энд ажиллахдаа их сайн ойлгож байгаа, мэдэрж байгаа. Магадгүй танд одоо жишээлбэл Улаанбаатар төмөр замд одоо ямар нэгэн байдлаар бараа нийлүүлэх гэсэн шахах гэсэн улс төрчдийн лобби, хүсэлт гуйлт танд ер нь ирдэгл болж таарлаа тийм үү? За одоогор л тийм зоригтой хүн яг надад бол ярьсан юм алга. За нөгөө хоёр хүнд чи магадгүй юу? Мэдгүй би тэдний юу ярьж юу хийж явдгийг хянах тийм эрх үүрэгтэй хүмүүс биш. Ямар ч байсан аргаа ядаад одоо би нэг ийм одоо юм ингээд өгөх гэсэн чи авах гэсэн чинь ингээ болохгүй байх гэдэг ийм алтан хошуу энэ тэнд өргөж явдаг. Дарга нарын өрөө ширээгээр цүнх цаас барьж явдаг хүмүүсийн л ажил баг. Тэгэхээр одоо Монгол Оросын хамтарсан нийгэмлэгийн хувьд та одоо ингээд 50-50% одоо ямар ч гэсэн Оросын талдаа ингээд асуудал гарахаар ингээд санал бодлоо солилцдог баг. Тэгэхээр магадгүй манай монголчуудын санал дэмжигдэхгүй ч юм уу эсвэл та бүхэн орсуудын саналыг хүлээж авах боломжгүй ийм маргаан гарсан тохиолдолд асуудлыг яаж шийддэг вэ? Асуудал бол үргэж холимог олонхын саналаар явдаг. За. Нэгд. Хоёрд нь бид нар одоогийн байдлаар энэ цаг мөч хүртэл би 16 оноос хойш бас дундаа нэг жаахан завсартай бас чамгүй олон жил ажиллаж байна. Энэ хугацаанд монголчууд зүтгүүлээд гараагүй
Оросууд зүтгүүлээд бараагүй асуудал алга. За. Харилцан ойлголцоод явсан. Маш найрсаг байдлаар бид нар харилцан ойлголцож ингэж явж ирсэн. Цаашдаа ч ингэж явах байх гэж би бодож байна. Зүгээр одоо нэх учиргүй нэгэн дээрэнгүү нөгөө нь одоо дээрлэхүүлсэн ийм байдлаар ойлгож явдаг энэ ойлголтууд бол бүгд буруу. Учиргүй ингээл тулгаа ширээ шаагаал өстой тэг ингээл одоо тэр одоо ийм янз бүрийн дээр үе одоо 30-40 оны кинон дэр гардаг шиг юм хязгаарч ханж байхгүй шүү дээ. Энэ талаар ч гэсэн ойлголцлын их өндөр дэд түвшинд Монгол улсын үе үеийн зам тээврийн сайд нар ажиллаж ирсэн байт. Өнөөдөр дэлгэр сайхан сайд ч гэсэн бас энэ түвшинд сайн ойлголцож ажиллаж байгаа гэж би харж байгаа. Одоо ингээд хил холболтын төмөр замын хилцээр одоо явагдаад дуусч байна. Тэгэхээр ямар ч гэсэн хятад улстай одоо хамтран одоо энэ хил холболтын төмөр замаа гүйцээж дуусгах асуудал яригдчихэж байгаа юм байна. Тэгэхээр энэ дэр мэдээж одоо экспорт одоо 2 дахин нэмэгдэнэ гэсэн юм хүлээлт байгаа. Тэгэхээр энэ Улаанбаатар төмөр замын одоо энэ одоо үйл ажиллагаанд магадгүй ямар нэгэн байдлаар өрсөлдөөн бий болох магадлал байна уу? За одоо нэг өрсөлдөөн гарахгүй дээ. Яг тэгвэл тэнд чинь бол 264 км төмөр зам дээр нэг чигийн одоо тээврийн урсгал явна шүү дээ. Хоосон буцаалтал явна. За тэгэл тэр хятадын харилцан тохирсон компаниуд нь үйл ажиллагаагаар явуулна шүү дээ. Харин дэлхийн улс орнуудад энэ нүүрсний үн хаана байна? Асар өчтөд унж шүү дээ. За энэ цаг хугацаанд маш тогтвортой байдлаар нүүрсээ нийлүүлэх болон хил холболтын энэ төмөр замын асуудал одоо миний мэдхээр яг 12 жил таг гаццсан байсан энэ төмөр замыг хилээ холбоод дээр нь нүрсээ экспортлоод ингээд явах маш нарийн төвхтэй хилцээрийг хийж дуусгалаа. За одоо олон тооны компаниуд ч бас өөрсдийн эрх ашгаа тулгаж үзэж байх шиг байна. Улс төрчид өөрсдийн эрх ашгаа тулгаж үзэж байх шиг байна. Тухайн хил холбож байгаа төмөр зам дээр хувь оролцоогоо оруулах гэж шигдэх гэж их үзэх шиг боллоо. За энэ бүхнийг даван туулж байгаад ямар ч байсан нэг нохоо ам нийлүүлнэ гэдэг шиг нэг эцсийн тохироогоо хийж авч дуусгалаа. Одоо бүтээн байгуулалтанд нэг саад учирчихгүй байгаасаа гэсэн ийм горьдлого байна. Улаанбаатар төмөр замын хувьд ер нь одоо ингээд зүтгүүр болон одоо Чингэлгийн дутагдлаас болоод ачаа тээвэр дээр одоо байнга саатал үүсээд магадгүй үүнээсээ болоод одоо иргэдээс тодорхой хэмжээгээр авилгал авч одоо ачаагийн төрүүлж гаргах ч гэдэг юм уу нэг ийм маргаан асуудал дандаа гардаг штеп. Нэг албаны хүний одоо өрөөнөөс 10-аад тэрбум төгрөг гарсан гэдэг асуудал яригдсан. Тэгэхээр одоо ч гэсэн ийм байдал байх үүсэхгүй гэсэн юм хардлага байна л та. Та хамгийн тийм харамсалтай зүйлийн талаар л ярьж байна л да. Уг нь бол бид нар их сайн нарийн хяналттай за шилэн ил тод нээлттэй байхыг эрмэлздэг хамт олон. Энэ хамт олон бүгдээрээ одоо тийм хил ам асуудалд ордог юм гэвэл бас үгүй. Тэм чин одоо мөрөөрөө ажиллаа хийгээд яг энэ цаг наргүй ажил зүтгэж байгаа юм хүмүүсүүд бас зөндөө байгаа шүү дээ. Тэгэхээр нэг түмпүнд хийгээд бүгдийг буруутай мэтэр ойлгож болохгүй. Байгууллагын дотоод хяналт үйл ажиллагаа нийл асуудал энэ. Одоо хэдий ч нэ ил тод байна, төдий ч нэ л уулна. Одоо хяналттай байх хэрэгтэй гэж ингэж үздэг. За одоо жишээ нь миний урд хин гэдэг айлын ачаа байна. Миний ард хин гэдэг айлын ачаа байна. За энэ бүхэн ил тод байгаа. Шилэн. Шууд харах боломжтой. Өөрөөсөө харна. За. Миний урд хин гэдэг айлын ачаа байна. Миний ард хин гэдэг айлын ачаа байна. Би хэдгээрт гарах вэ гэдэг чинь ил тод болчиход байна. Шилэн болчиход байна. Нээлттэй. Ачаа илгээгч нар өөрөөсөө ороод харж болно. Тийм болчиход байна. Хэрвээ миний урдуур одоо жишээ 1-2 айл гараад явах юм бол тэр гомдлыг шууд газар дээр нь гаргаж болно. Асуудлыг шууд шийдвэрлэнэ. Тийм шуурхай баг удирдлага тэнд ажиллацгааж байна. Оочор дайрна гэдэг ойлголт байхгүй. Дайрж байгаа тохиолдолд тэр төмөр замаас л лав болоог. Одоо жишээ нь хилгайлын бүрдүүлэлтч байдаг юм уу? Ачаа хүлээ авагч талын өөрийн талбайн
одоо чөлөөтэй байдал ч гэдэм үү иймэрхүү асуудлаас л болж тэр нь өөрөө тухайн ачааны эзэн хүнд заавал өрчилж мэдэгддэг. Магадгүй дээрээс одоо нэг том дарга албан тушаалтан эсвэл томоохон бизнесмен одоо нэг ахиу төлбөр төлөөд одоо очрын урдуур дайрах боломж байгаа юу? Байхгүй. Ялангуяа одоо бол бүр ерөөсөө тийм боломж бүр байхгүй. Тэгэхээр яагаад одоо тэр бумаар нь ингээд сейфэнтэй өрөөндөө хадгалаа сууж исэн бэ? Тэр одоо хаанаас гарч ирсэн мөнгө вэ гэдэг чинь бас одоо хүртэл тодорхойгүй л. Тэрэн дээр манайхан бас дотоод албаны шалгалтаа явуулаад бидэрт эргээгээд тухайн үедээ хариу өгч ирсэн. За. Энэ бол Улаанбаатар төмөр замын өөрийн олох ёсон орлого бол биш байна л гэдэг хариу өгсөн. За. Тэгэхээр тэр хүмүүсийн одоо өөрсдийнх нь асуудал байна гэдэг. Өөрөөр хэлбэл албан тушаалаа ашиглаад тийм хэмжээний авилгал авах нөхцөл бүрдчихэд байгаа юм биш үү? Тэр хүмүүс тийм учраас л тэр шүүхээс тийм одоо ялмал авсан байх гэж би ойлгож байгаа. Тий. Дахиад ийм асуудал үүсэхгүй байх одоо тийм нөхцөлийг хангаж чадсан уу? Би хангаж чадж байгаа гэж бодож байгаа. Ягаад гэвэл юм ер нь ил тод шилэн байж иж нээлттэй байж иж л энэ асуудлаас сэргийлнэ шүү дээ. Дээр нь ер нь шулуухан хэлэхэд энэ төмөр замчтайг бас нэг одоо юу гэдэг нэг үндсэн хууль зөрчил гэж ярих уу? Нялцаах гэдэг асуудал. Танаа тэр даргын тэрнээс тийм мөнгө олцсон учраас чи одоо бас одоо тэгдгүү чи. Гэсэн хандлагаар их олон одоо мөрөөрөө ингээд ажил төрлөө хийж яваа хүнийг гүжирдэж гүтгэх, дарамтлах, тэ? Эсвэл нийтээр нь тэрж хомроглон нялзааж хилмигдүүлэх энэ асуудал одоо битгийл байгаасаа гэж одоо бас бодох юм биш үү? Тий. Тэгэхээр та чи өөрөө бас дэд сайдаас гадна бас одоо шүгэл үлээгч гэдгээрээ алдартай л да. Тэгэхээр таныг одоо нэлээд олон асуудал дээр шүгэл үлээж одоо шүүмжил гаргаж тавьж ийснийг би санах юм. Одоо энэ 2025 оны төсвийг ингээд сайдрын дунд хэлцэж явах үед одоо 50 сая төгрөгөөр тэрэлжид одоо ингээд хэлцүүлэг зохион байгуулсан байна. Энэ нь одоо 150 ширхэг одоо глимаранч одоо вискитэй одоо тэнцгэр хэмжээний зардал байна гэдээ та чинь бас нэг олныг шуугуулсан тий. Гэхдээ тэр ийм учиртай юм аа. Ер нь нэг одоо та яг зөв хэллээ шүглүүлэх шиш тий. Үнэн шүглүүлэн. За. Ер нь энэ ертөнц дэлхий дээр шүглүүлэгч сэтгүүлч нар иргэд шүглүүлж штэ. Энэ бол байх ёстой нийгмийн үзэгдэл. Хэрхэн хүргэх вэ гэдэг нэг их чухал юм ба штэ. За тий. Ер нь барилаа гэвэл хүн тоохгүй, нурлаа гэвэл юу норчуу гэд олон хүн харддаг шиг. За. Бидний хүргэх бас нэг тийм арга технологи гэж юм байна. Олон удаа шүглүүлж үзсэн хүний хувьд. За. Юм хэлэхээр яаж анхаарал татах вэ? Юм хэлэхээр ер нь нэг одоо ч бас хамгийн юмд ер нь одоо цочрохоо болчиход шүү. Одоо ч ер нь тэр бумаар хэмжигдэх зардал биш л бол нэх гайхаа болчиход байна. Нэх гайхаач болчлоо. Тий. За одоо тэгэхээр би зориуд гэж хэлсэн. Миний уудаг гэж хэлсэн. За. 150 шил виски авах мөнгөөр энэ дарга нар нэг одоо орой зочд буудалд очиж тэрэлжд очиж төсөв хилцсэн байна. Төсөв хилцээгээ төрийн ордон байна. Төрийн өмчи байр савнууд зөндөө байна. Энэ цай, кофе халаалт бол хамаг юм татвар төлөгчдийн мөнгөөр өгчөөд байхад дээр нь нэмээд тэрэлжийн тэр үнэтэй 5 оттой буудалд очиж ингэж 50 сая төгрөгөөр их хурлын гишүүд 128 болоо очиж ингэж одоо хилцдэг нь ямар учиртай юм бэ гэж хэлсэн асуудал. Тэрийг одоо нөгөө хүргэхийн тулд одоо бас өөрийгөө бас нэг зольж үзэж штэ. Харин тийм байх. Тэрнээс чи болоод тэр 50 саяар одоо төсөв хилцсэн гэдэг асуудлаас илүү бараг таныг одоо ямар үнэтэй виски уудаг юм бэ гэдэг асуудал бас сэвэгдсэн штэ. Харин тэр тэгээд нөгөө шүүмжилд өртөж байгаа хүмүүс зөрүүлээд манига балгаж байхгүй юу? Тий. Бид нар тэгтээ ямар ч тохиолдолд жишээ нь би ялж байгаа юм. Жишээ нь тэр 50 сая төгрөгийг буцааж төлөвлөж байгаа. За одоо тэр нэг та хэрвээ санаж ивэл би бүх нөгөө air ticket компаниудын мэдээллүүдийг ил тавьсан. Энэ хэдэн одоо аль яам хэдэн удаа тийз авч гадшаа дотшоо явсан бай. Мэдээллийг тавихад тэр дотор жишээ нь манай хяналт хэрэгжүүлэх газрынхан маань Покок явсан асуудал гарсан тийм ээ. Тэгсэн. Санаж байна уу та? Тэгсэн. За
гих мэтлэнгээр тий. За энэ нийслэлийн нөгөө иргэдийн урлын төлөөлөгчд Багдуул даргын үед яасан? Барьцил руу хөл бөмбөг үцгээ явсан байсан. Санаж байна уу та? Тэгсэн. Тэр чинь бас бөөн дүүлэн шүү хан. Тэгээ төлөвлөсөн үү? Бүгдийг төлөвлөсөн. За. За Монгол банкныхан шинэ жил тэмдэглэлээ 120 сая төгрөг бас төлөвлөсөн. Ингээд нэгүгээр хэлбэл одоо шүгэл үлээсний хүчинд төр төсвийн мөнгийг төмөн олонд буцааж өгч байгаа. Би өнгөрсөн одоо 4 жилийн хугацаанд 300 тэрбум төгрөгийг буцааж улсын санд одоо буцаалгасан. За. Одоо эн чи одоо төсвийг зориултын бусаар ашигласан асуудлыг та гаргаж тавиад тэрийг буцааж төлөвлөсөн гэж юу? Зориултын бусаар гэдэг нэг хэсэг асуудал байна. За мөн онцгой шаардлагагүй асуудал. Тансаг зардлууд. Жишээ нь нэг сард цэцэрлэгжүүлэх тендер зарлаж байгаа. Нэг сард одоо өв сурахгүй. Тэгэл одоо буцааж байгаа. Хамгийн сүүлд Архангай аймагт жишээ нь одоо төсвийн мөнгөөр буг худалдаж авах. Одоо тийм тендер зарлаж байна. За тэр нь хэдэн төгрөг байх юм? За бас нэг 2-300 сая төгрөг байв уу? Бас буцаалгасан. За. Боловсролын яамныхан 2 или 3 Land Cruiser 300 гэдэг машин худалдаж авах тендер зарлаа. Бас буцаалгасан. Гэх мэтлэнгээр одоо чинь боловсролын яамныхан ийштэйш явахаар бол яах вэ? Засгийн газрын автобусаас захиалаад аваад унаад явах хэрэгтэй байхгүй юу? Уг нь тийм шүү дээ. Төрийн хэмнэлтийн хууль гэдэг хуулийн дээр яг тэрийг заасан байна. Тэгэхэд нөхдүүд бид нар одоо худалдаж авнаа гэж. Одоо бодвол одоо энэ боловсролын сайд гэдэг нөхрөл одоо өөрөө машин унмаар санагдсан юм билгүй дээ. За. Одоо ингэ сайд хэлээд байна та? Тий. Жишээ нь одоо төрийн тусгай албаагч. Эмнэлэг, цагдаа, шүүх, прокурор, шүүхийн шийдвэр одоо өөр юу гэдгийг те онцгойч. За эдний худалдан авалт маавалтанд би бол огт оролцдог, харддаг, хянддаг. Тэр бол одоо жишээ нь цаг нартаа уралдаж хүний амь нас, эрүүл мэнд, байгалийн осол гамшигтай уралдаж явдаг хүмүүсийн тендертэй одоо би ноцолдох шаардлага байхгүй. Тэр тусгай юмараа тэгээд яв. Харин төрийн бусад худалдан авалт. Төсвийн бус төрийн өмчийн асуудал. Монгол банкны асуудал. За эдний тендерүүдийг бол би нэгдэнгүй маш нарийн хянж идэг. Монгол банкныхан нэг фитнесийн тоног төхөөрөмж аавна гэж бас над нэг тас цохиулаад бүх мөнгөө буцаалгаж ирсэн асуудлууд та хэрэг санаж ивэл. Гих мэтлэнгийн үйл болгон дээр нарийн хяналт явуулсаар байгаа. Одоо нэг үгээр хэлбэл одоо бол бас нэг үеэ одоо их цэгцэрчээд шүү. Гэхдээ та ч одоо өөрөө бас ингээд завгүй албан тушаалтай ажилтаа хийж одоо ингээд хажуугаар нь одоо ингээд энэ төсвийн дансыг ингээд шүүрдээ сууж яах гэхээр бас тодорхой хэмжээгээр зав гаргаад байгаа юм да. Тэгэхээр аудит гэж одоо үндэсний аудит гэж газар байна. Төсвийн мөнгийг яаж зарцуулж байгааг нь хянах одоо ийм тусгай газар байхад та одоо давхар ажиллаад байгаа нь юу унтаа байна. Магадгүй та засгийн газарт одоо албан тушаал эрхлээгүүдээ гоморхоод ингэж асуудал гаргаад байна уу? Шилэн дансны тухай хууль гэж та мэдж байгаа тийм ээ. За. Энэ шилэн дансны хуулийг чинь ер нь баг над зуруулаад хийсэн юм шиг үлээ шүү. Энэ хуулийг хэрэгэлдэг ерөөсөн нэг ширхэгэл хүн байна Монгол улсад. За та энийг бол өөрөө харж байгаа. Дээр нь төрийн хэмнэлтийн тухай хууль гэдэг энэ Монгол улсын ерөнхий сайд оюун эрдэнэ өөрийнхөө санаачилсан хууль байна. Батлуулж. За энэ хоёр хууль бол баг одоо нэг хүн зориулсан юм шиг, мандаа зориулсан юм шиг хуулиуд. За. Уг нь бол энэ улсын хурал гэдэг байгууллага бол энэ хуулийг хэрэгжилтэнд хяналт тавих ёстой. Энэ байгууллага бол энэ зүйл. Одоо та түрүү их эмзэг юм асуулаа л да. Та тэ ажил албан тушаалд очиаг болохоор гоморхоод эдрийгээ ингэж балбдаг юм шүү гэж тэ. Үгүй. Намайг хамгийн их дэмждэг хүн бол одоогийн ерөнхий сайд оюун эрдэнэ гэж хүн. За. Над юу гэж хэлдэг вэ гэхээр за цогоом нь на шилэн дансаал саар. Үлээ, на шүглээ үлээ. Хэнийг ч хайрлах шаардлага байхгүй. Тэр нам байна уу, юу байна, хамтарсан. Танхимын сайднараа чамаагүй. Хаамаагүй хэнийг ч бити хайрлаа. За. Зүгээр л над шилэн дансан дээр чинь үнэхээр асуудалтай юм байвал тэр аймаг байна уу, компани байна уу, юу байна хамаагүй олон нийтэд хүрэг хэл. За энэ ерөөсөө чи энэ иргэн хүн, энэ намын гишүүн хүн энийхээ одоо
хэрэгцээ шаардлагыг гаргаж байна. Энэ засаг төрөдөө тусалж байна л гэж гэсэн үг гэж өөрөө тайлбарлаж болж байна. Үгүй тийм үү? За би бол эсэргээрээ одоо ингээд засгийн газрыг муухай харагдуулаад эрх баригч намыг муухай харагдуулах хэмжээний асуудал чи гаргаж тавиад байна гэж өөрт чинь одоо ер нь донгодж байгаагүй юу? Яалаа гэж. Харин ч хамгийн эрүүл сарвал харагдаж байгаа. Оо за. Дотооддоо шүмжлэлгүй бол одоо манай нам яах вэ? Энэ засаг төр яах вэ? За. Дотоодоос бол хамгийн их одоо тэр юмаа шүүмжилж гаргаж ирж ил хагалж дотооддоо байгаа тэр эдээ бэрүүдээ ингэж шахаж хагалж нүүрсний хулгай жидүү боловсролын зээлийн сан одоо энэ газар олголтын асуудлууд одоо энэ юу гэдэг нь тэгэл бүгдийг ингэж шахаж байгаа үстэй. Тэгэхээр тэр хүмүүсүүдтэй ашиг сонирхлын зөрчилгүй учраас шахаад байна гэсэн үг байхгүй. Дээр нь айл болох тийм эрүүл сарвал юм руу тэмүүлээд байгаа л хүний одоо тэр хүсэл нь байхгүй юу та. Тэгэхээр одоо шилэн цогоо гэдэг маань таныг одоо шилэн дансыг шүүрдэж одоо асуудал гаргаж ирдэг гэдэг утгаар нь одоо хочилсан нэр юм аа да гэж харлаа шүү дээ би. Магадгүй. Тэр нөгөө дуудах нэрийг эцэг их өгнө, дурс халдрыг ард түмэн өгнө гэж тэр шилэн цогоо гэдэг нэр энтер чинь бол нөгөө засгийн газрын 5 иш ажиллагаа энэ шилэн данс энтертэй холбоотой юм байхгүй. Энэ 5 иш шилэн данс төрийн эмнэлтийн хууль энэ юмнууд чинь өдөр тутам цаг тутмаа одоо хэрэгтэй өгүүлэгдэж байгаа хэрэгцээтэй. Одоо цэнгэр дугаарын асуудал байна. За. Одоо ингээд улмал буцаал нэг жоохон тэр цагаан лугаал явчих шиг л боллоо л доо. Одоо эн чинь төрийн байгууллагын бүх машинууд чинь нэг цэнгэр дугаартай ялгарч ирсэн шүү дээ. Тэгээд тэр нь одоо болцсон юм уу? Төрийн эмнэлтийн хуулиар цэнгэр дугаартай байх ёстой гэж заасан байгаа. Оо за, хуулиараа бүр. Хуулиараа. Ааха. За жишээ нь цэнгэр дугаартай болсноороо яасан? Иргэд хянах боломж. Одоо Facebook дээр нэлээд олон тийм бичлэгүүд явж ирсэн. Хүүхэд буулгаад ингэнгууд хүмүүс чи яагаад улсын машинаар хүүхэд зөөгöd байгаа юм? Тий. За одоо чинь хойд цуслангийн бүс энэ тэрэлж рүү энэ амралтын бүсүүдэд одоо улсын машин, төрийн машин одоо өмнө ч одоо хамаа намаагүй л явдаг байсан баг. Одоо бол тийм зүйл бол байхгүй болчиход байгаа шүү дээ. Одоо тэгэхээр одоо буцаад энэ цэнгэр дугаар нь байхгүй болсон гэсэн үг. Буцаад л жоохон тийм юг болчиход байна. Одоо хангалтгүй болчиход байна. Байнга л одоо ингэж ерөөсөө хуулийн хэрэгжилтийг ингэж өдөр тутам л ер нь нэх хэвээр байна л да. Шахаж шаардчих хэвээр байна. Ааха. Боловсролын зээлийн сан дээр чинь бас нэлээд олон асуудал дагуулад та энэ ч бас шүглүүлээжсэн баха. Тэгээд одоо ер нь төлөлт тун хангалтгүй байна гэдэг бас юм асуудал байна шүү дээ. Би боловсролын зээлийн сангийнхантай ер нь байсгаад ярьдгийг. За. За нөгөө ам нээвэл уушиг нэ гэж те. Одоо ам нээвэл гэдгийг артаа талд яг уушиг нэ. Тий. Би удахгүй ахаа шүглүүлээ гэж бодож байгаа. За. Боловсролын зээлийн сангийн асуудлаар. За. За учир нь гэвэл энэ боловсролын зээлийн сангийн хулгайч нар ч юм бол юугаад төлбөрөө баригдаад бас нэлээд олон хүн чинь төлбөрөө төлсөн шүү дээ. Одоо хуулийн сайдаас ахуулаад хулгай хийсэн баригдаад балраагүй юу? За. Тэгэхээр энэ хүмүүсүүд тэр үндсэн зээлээ төлчөөд хүүгээ төлөхгүй. Хоёрдугаарт энэ хүмүүсүүд чи хувийн дансаараа их авсан байна. Хувийн дансаараа авсан. Хувь дайз авшицсан. Сургууль руу шилжээгүй. Сургууль руугаа яваагүй. Тэ сургуульдаа тэр мөнгөө өгөөгүй. Хувьдаа аваад идээ дуудсан дээр нь тэгээ баригдахаараа буцаагаад төлцсөн. Тэгсэн хэрнээ одоо ингэж 10 20 жил хэрэгэлдсэн мөнгөө хүүгийн төлдөг. Дэлхийн аль улсад одоо банкнаас зээл авчаад зээлээ төлцөө хүүгээ төлөхгүй гэдэг даналзаа сууж байгаа ямар амт юм байна? Байхгүй. Тэгэхээр би энэ хүү төлөвлөх болон хувьдаа мөнгө авсан улсууд их хурлын гишүүд энэ зарим сайд майдаар ажиллаж исэн хүмүүсүүдийн асуудлуудыг баримт нотлоготой өргөдөлтөө чирэгдэлттэй нь бүгдийг одоо гаргаж тавих гэж байна. За тэгэхээр одоо дахиад нэг өөр асуудлаар шүглүүлэх гэж байгаагаа өнөөдөр зарлж байгаа юм. Яг тэгж байна. Би одоо таны нэвтрүүлгийг хүндэтгээд энэ Монгол улсын бас энэ ток шоуны одоо тий ярилцлагын нэвтрүүлгийн хамгийн олон жил босч явж байгаа бах энэ нэвтрүүлэг. Хамгийн олон дугаар арч явсан нэвтрүүлгүүдийн нэг байх. За энэ одоо нэвтрүүлгийг бас хүндэтгээд дараагийн шүглүүлэх одоо зүйлээ бол хэлж байна. Засгийн газрын одоо дэрэгдэх тусгай сангуудын асуудалч бас анхаарал татдаг шүү дээ. Энийг одоо яг зөв зориултаар нь зарцуулсан юм уу? Эсвэл сайд нарын үзмжээр ингээд дураараа зарцуулсан юм гэдэг асуудал байдаг. Та энэ дээр ер нь бодож байгаа юм байна юу? Мэдээж байлгүй яах вэ? Бүгдийг харж байгаа.
За. Бүгдийг хянаж байгаа. Энэ сангуудаас илүү хамгийн их сэтгэл өвтгөж, анхаарал хандуулж, одоо сая сүүлд би үндэсний баялагын сан гэдэг үндэсний хөтөлбөр байгууллаа. За. Үндэсний баялагын сангийн иж бүрдэл дээр одоо хяналт тавьж байна. Та чинь тэгэхээр үндэсний хөдөлгөөний тэр хүн гэж явах нь уу? За одоо тийм болчиход байна. Тийм үндэсний баялагын сангийн асуудлыг ярихаар болчиход байна. Энэ үндэсний баялагын сан гэдэг одоо танд нэг вайсгаал нэг 100 200 мянган төгрөг өгöd байгаа зү. Тий. Энэ бол зөвхөн Эрдэнэс 5 толгой гэдэг уурхайн л ногдлоо шиг танд. 1072 хувьцааны чинь ногдлоо шиг гэж юм болж байгаа. Тий. За үүнтэй адилхан стратегийн ордууд. За одоо сая сүүлийн засгийн газрын мэдээг харж байхад бараг 50-60-аараа л яригдчих шиг байна. Ингээд нэг 50-60 удаа танд жилдээ нэг 100-200 мянган төгрөг өгöd байх байхгүй юу? Энэ үндэсний баялагын сангийн өөрийн ажиллах горим маань. За энэ дээр ахаад хичнээн уурхааг одоо энэ байгалийн баялагуудыг нийлүүлж, нэгтгэж авч. Одоо манай уучрал сайдын хэлдэг нөгөө овоогооч авна, овоолгооч авна, худгаач авна, нуураач авна гэдэг. За эдний иж бүрдэл ба түүнийг эргэлтэнд оруулж таанд болон энэ Монголын ард түмэнд бүгдэнд нь хүртэх асуудлууд. Энэ ерөөсөө номер 1 асуудлууд болцсон байгаа учраас энэ рүүгээ илүү төвлөрж ажиллаж байна. Засгийн газраас бэд томилогдоод Батцандан яг энэ асуудал төр чинь ингээд хариуцаад явж байгаа. Тэгэхээр та бас давхар одоо хяналт тавьж гин гэж ойлгох уу? Хоёр хамтарч ажиллах юм уу? Би төрийн бас байгууллагын төлөөлөл болж гадна талаас нь хянаж байна гэсэн үг. За. Батцандан төбөтийн хувьдч тэр тэнд ажиллаж байгаа төрийн бусад албаа хаагчтай хувьч тэр манай уучрал сайд, ерөнхий сайд энэ хүмүүсүүдийн хувьд бол зориг бүгд нэг байгаа. За. Гэхдээ сануул зас хөнгөө бол сайн засагч ялзарнаа гэж нэг үг байдаг юм аа. Тий. Гаднаас нь шүглүүлж, гашгарж орилж шударгаар тэр хүмүүсүүдийг байнга шүүмжилж зөвийн зөв юмн дээр нь зөвөөр дэмжиж бурууг нь буруу байна гэдэг нь олон түмний нүдэн дээр хэлэх хэр зориг бол хамгийн сайн амт нөхрөөс нь л гарна. Тэрнээс бол одоо утга учиргүй улаарсан одоо тийм шинжлэх ухааны бус одоо тийм шүүмжлэлүүд жишээ нь ингээл уран тойроод ч юм ингээл өрнөж штэ. Нөгөө талдаа энэ байгалийн баялагыг ашиглах сонирхолгүй хүмүүсүүд. За улмаар цаашаага өөр улс орнуудын бас хатгалга байдаг юм уу, явуулга байдаг юм уу? Жишээ нь Монгол улс байгалийн ховор одоо элементээ ашиглахгүй байх нь илүү хэрэгтэй. Монгол улс ураанаа ашиглахгүй байх нь илүү хэрэгтэй. Тэг улс орнуудын явуулга байж болзошгүй гэж бас би харддаг. Нэг үгэлэхэд. Та чинь одоо анх болвол FM-ийн хөтлөгч гэдгээрээ одоо олон жил одоо танигдсан байсан. Тэгэхээр яагаад чухам улс төр рүү орсон юм бэ? Таны ч одоо FM 102.5 Улаанбаатар FM радиод одоо ажиллаж байхад би сандгийн. Тэгэхээр сэтгүүлчийн ажил хийсний давуу тал нь улс төрд ороход амар байсан уу? Та юу гэж харж байна? Ерөөсөө тэр шүү дээ. Хэвлэлийн байгууллагт ажилласан хэвлэлийн байгууллагт ажиллана гэдэг чинь улс төрчтэй ойр ажиллахыг л хэлж байгаа шүү дээ. Та одоо жишээ нь улс төрчтэй хамгийн ойрхон ажилладаг хүн шүү дээ. Тэ. Тэгээ тэрний одоо тэр ажлын одоо үр дүн чи явсаар байгаа бол өөрөө улс төрлөө одоо ингээл ороод явж байгаа л асуудал шүү дээ. Тэ. Мэдээж энд асар их цаг хугацаа орж байгаа. 98-аас 2008 хэвлэлийн байгууллагт ажилласан байна. 2008-аас ахаад 2013 онд бас одоо мэдээллийн технологийн салбарт ажилласан байна. 2013 оноос улсын их хурлын бүлэгт ажилласан байна. За бүлгээсээ засгийн газар руу ажилласан байна. Эргээд их хурлдаа ирж ажилласан байна. Ингээд ерөөсөө алхам тутамдаа өсөж дэвшиж одоо нөгөө хүний хэлээр бол нөгөө энэ чинь хүний хөгжил гэж ярина үстэй. Нэг нүгүү хэлэхэд хэвлэлийн байгууллагын салбарт олон жил та нартайгаа ажилласны хүчинд харин овоо харин хэлэх үгнийхаа нэг эмх зэгц хүнд юугаа яаж хүрхгүй гэдэг ухаан санаа их сайн суусан байж зүгээр магадгүй. Та нарын маань л одоо юу гэдгийг нэг та нар дунд хутгалдаж явсны л одоо хүч юм уу да. FM-т хөтлөгч байсан хүн одоо дэд сайд болтлоо дэвших үед одоо магадгүй тэр хооронд ер нь маш их зөрүү танд өөрт тань мэдрэгдсэн үү? Мэдээж тэр чинь
асар өөр хоёр ертөнц. Тий. Нэгд хоёрд нь тэнд намайг шууд тэр микрофоны араас л дэцэд болсон юм шиг бодоод байна л да. Үгүй л дээ тэр хооронд Тэр дотор ч 20 жилийн хугацаа байгаа. Ааха. 20 жилийн одоо хүний одоо хөдөлмөр 20 жилийн одоо шүглүүлэлт 20 жилийн жагсаал цуглаан улс төрийн асар олон одоо үйл явдлуудад оролцсон асуудлууд байна. Манайд улсад юу л байна, хууль байна. 800 хууль байна. Энэ хууль одоо хэдэн мянган тогтоол байна. Засгийн газрын дүрм журм бол одоо бүр замаа алдсан. Энэ тэгээд хэрэгжилтийн асуудал шүү дээ. Тэгээд хэрэгжилтэн дээр нь яд нэг амтан байгдээ. Тэгээд одоо тэгээд мань бит нь бол хэрэгжилтэн дээр л ажиллаад одоо явж байна. Одоо та хуваар бизнес хийж байна уу? Хуваар за нөгөө ам нэвэл уушигнэ гэж дахиад хэл. Яг өмнө хийдэг байсан тэр ажлуудаа хийгээл явж байна. Одоо нэг нүгүү хэлэхэд энэ санхүүгийн зах зээлд за бас хувь нэмрээ оруулаад за энэ одоо бас мөнгө төгрөг хэрэгцээ шаардлагатай энэ цаг үед нь одоо бас хэрэгцээ шаардлагатай хүмүүст нь олж өгдөг. Тэр одоо ламбард, банк ус санхүүгийн байгууллагуудад одоо оролцож ажилладаг тэр ажлуудаа л хийгээл явж байна. За. Тэгэхээр банк усын санхүүгийн байгууллагатай байна тийм үү хувьдаа? Гүү. Оролцоотой гэсэн үг. Оролцоотой. Одоо жишээ нь тэн дээр л одоо их олон жил одоо угаасаа ажиллажлаа шүү дээ. За тэрийг зүгээр нэх учиргүй зарлаагүй л бах. Тэрнээс бол одоо сүүлийн бараг 15 6 жил шахуу одоо гэр бүлийн хэмжээнд хийсэн ажиллаж одоо тиймэрхүү л ажлууд хийгээл явж байна. Ингээл анх одоо ламбарднаас өсвөлэл ажиллаж ил байсан. Одоо бол тэгээд олон газар энэ санхүүгийн зах зээл дээр л ажиллах гэж л үзэж байна. Гэхдээ боломж бол өдрөөс өдөрт л одоо хомигдаад ер нь айгүй хүндэл болж байна. Одоо хамгийн сүүлд гэхэд банк ус санхүүгийн байгууллагуудыг банкнаас зээл авахыг хориглосон ийм одоо асуудал улсын хурлын түвшинд ороод ирлээ л дээ. Энийг та юу гэж харж байна? Дээр нь өөрийн хөрөнгөний 80% биш 60% одоо зээл одоо олгож болно ч гэдэг юм уу. Энэ асуудлууд бол Монгол дахь бизнесийн салбар, татвар төлөлтийн салбар, чөлөөт хөдөлт дааны салбар энэ бүхнийг боомлж байгаа л асуудал. Аливаа санхүүгийн зах зээл, санхүүгийн эрэлт хэрэгцээ энэ юмнууд бол илүү өргөн дэлгэр, сонголттой, өрсөлдөөнтэй тэ байх ёстой. Банкуудын дэргэд яах гэж олон энэ банк ус санхүүгийн байгууллагууд ер нь гарч ирсэн юм. Одоо банкнаас хямдхан их усүр олж аваад тэрэн дээрээ тодорхой ашиг одоо хүү нэмээд дахиад цааш нь дамжуулж зээлэх гэсэн л агуулга. Яалаа гэж. Эрэлт хэрэгцээ байгаа газар За. үйлчилгээ шинээр бүрэлдэн бий болж байгаа байхгүй. За. Тэгэхээр банкны шалгуурт одоо зарим талаараа тэнцэхгүй. Тэгсэн хэрнээ бизнес хийгээд эрсдлээ хүлээгээд татвараа төлөөд хүндрэлтэй нөхцөл байдлаас гарах гэсэн хүмүүсийн ордлогот зах зээл байгаа учраас санхүүгийн одоо тэр нийлүүлэгч этгээдүүд үйлчилгээ үзүүлэгчид тэднэртээ зориулсан шинэ үйлчилгээнүүдийг бүрэлдүүлэн бий болж байгаа асуудал. Яагаад энэ гудамжаар дүүрэн олон ламбард байгаа юм? Мөн л маш хурдан хугацаанд бэлэн мөнгөний хэрэгцээ гарч байгаа хүмүүсүүдийг тэр одоо зах зээлд орохгүй байгаа парклцсан байгаа хөдөлгөөнгүй байгаа мөнгийг хөдөлгөж эргэлтэнд оруулж байгаа л бас томоохон одоо зах зээл салбар тэнд байна шүү дээ. Ламбардн дээр, банк ус дээр энэ одоо өдрийн зээл, сарын зээл, жилийн зээл, хагас жилийн зээл. Гэтэл энэний цусыг тэгж боож боомлох нь том банкнууд дач хэцүү, банк усууд дач хэцүү, ламбардууд дач хэцүү. Миний бодлоор бол энийг чөлөөтэй аль болох чөлөөтэй байлгаж өрсөлдөөн оруулж ижил тэр одоо мөнгөний хүү гэдэг юм уу бусад одоо төлбөр ялбаруудаас чөлөөлөх асуудлууд нь тэр өрсөлдөөнөөрөө шийдвэрлэх гэдэг асуудал. Одоо ингээд улсын хурал дээр зээлийн мэдээллийн сангийн хууль ороод ирлээ л дээ. Тэгэхээр энэ хууль дээр чинь бас одоо ингээд харж хсалт гэдгийг байхгүй болгоод онооны системийг нэвтрүүлнэ гэсэн асуудал яригдж байна. Нөгөө талаараа одоо ингээд огт зээл авч байгаагүй хүнийг одоо юу гэдгийг одоо найдваргүй зээлдэгч гэдэг тийм одоо англиард багтаагаад байгаа асуудлыг болиулна гэдэг асуудал орж ирлээ. Энийг та юу гэж харж байна? Евенгийн хоёр тал байхгүй. За.
Одоо зээлийн мэдээлэл сан дээр жишээ нь одоо скор буюу одоо ингээд онооны одоо систем оруулъя гэж. Тэгээ оноо доошоо явах тусмаа л адилхан л харж ихсалтай шүү дээ. Тий. А оноо бага байх тусмаа таны зээлийн хүч өндөр байна гэсэн үг. За. Өхөөгүй юу гэдгээ илүү нарийн судлана гэсэн үг. За. Оноо өндөр байх тусмаа бага судалгаатай хурдан хугацаанд л яваад байна гэсэн үг. За энэ оноожуулах асуудлууд бол одоо өнөөдөр банкнуудын өөрсдийн дотоод системд байгаа л зүйл шүү дээ. Гэхдээ харж ихсалт гэдэг одоо 6 жил одоо дахиад зээл авах эрхийг хаачдаг тэр байдлыг л одоо болиулна гэд яриад байгаа ч болгосон шүү дээ. За яг хөө тэр бол зүгээр Евенгийн нэгтэл. Гэхдээ одоо харж ихсалт гэдэг жоохон хоцрогдсон зүйлээ. Одоо оноо гэдэг арай дэвшилт зүйлээр л сольж л байна л да. Гэхдээ энэ бол бас тийм хэрэггүй зүйл бол биш. Хийгээд үсгэл өстой. Зөв зүйл. Харж ихсалтанд харин өмнө нь одоо жишээ нь юу гэдгийг утасны төлбөрөө төлөөгүй. Тий. За тэр нэг электрониксын дэлгүүрээс нэг эндүү авчаад төлөлгөө мартчихсан. Тиймэрхүү хүмүүсийн асуудлыг скороор дүгнж за гаргаж байгаа асуудлууд нь тухайн хүмүүсийн зээл авах нөхцөл байдлыг л одоо сайжруулж яах гэсэн үг. Гэхдээ эсэргээрээ нөгөө талдаа том зургаар нь энэ асуудлууд их боомонд орж байгаа, боомлогдож байгаа асуудлуудыг л бид нар фокуслуу гэхээс ш тэр хэрэглэгчдэр байгаа нэг жижиг зээлийн асуудлуудыг скоророо дүгнэнүү, листээрээ дүгнэнүү нэг тийм өндөр ач холбогдолтой зүйл бол биш. Тэгэхээр та ч одоо нэлээд олон асуудлаар ингээд нэр бүхий хүмүүсийн одоо нууж исэн тэр бүх факт одоо алдаа одоо асуудлуудыг гаргаж ирж штэ тий. Энэ хэрээрээ та олон дайсантай болдгоо. Магадгүй найз нөхдөдөө ч одоо түнжин хангарах ийм асуудал үүсдэг байх та. Тэгэл одоо олон жил тэгэл явчлаа штэ. За. Алийн болгонд үгүй яхад хүний хорвоочдөг сайдч муудаал. Биеийнхээ алдаа дутагдлыг засч өмжлөөл. Тэгэл явж л өгдөг штэ. Харин ч найз байх тусмаа, нэг нам байх тусмаа бид нар нэгнийхээ алдаа дутагдлыг хэлэх ёстой шүү дээ. Одоо жишээ нь сая 8 жил ардын нам засаглалаа. 1 жил хамтраад засаглаж байна. Энэ хугацаанд тэгэл стил нөгөөтг чинь шүглээ үлээгээл бүрээ бөмбөрөд илдээл явж л байгаа үст. Тэр хооронд ч зөндөө хүнтэй мууд чинь, зөндөө хүнтэй сайд чинь. Эцсийн бүлэгт сэтгүүлч тэр. Энэ шүгэл үлээгч нар тэр. Их олон хүнийг шоронд орохоос аварсан шүү. Олон гим нүгэл хийхээс наан олон хүнд бас одоо жишээ болж хөөе хаа гэж ам цуургын татаж тэнд нэг хүний алдааг шүмжилж яагаад энд нэг хүн ойлгож ухаарч ингэж болдгоо юм байна. Гэдэг зүйлийг одоо ухаантай хүмүүс жишээ нь өөр дөрөө хэрэгжүүлээд аваа явж байгаа шүү дээ. Таныг шүгэл үлээсний төлөө зарим хүн нэр төрөө сэргээлгэн гэж шүүхэд хандж илээсэн баг та. Үгүй. Цагдаад ч гэсэн үү? Үгүй. Үгүй юу? Яагаад? Би дандаа сэтгүүлчд ийм асуудал гаргаж тавингууд дандаа цагдаад юм уу шүүх дуудагддаг. Гэхдээ яг сэтгүүлч нар тэгдэг гэж магадгүй. Миний хувьд бол дандаа цаасан тамхтай, тэмдэгтэй, гарын үсгтэй шилэн дансны баримтаар л явна. Би бол зөвхөн баримтал гаргаж тарьдаг. Тэрнээс бол одоо тэгсэн болтоо, ингэсэн болтоо гэдэг ийм сургаар бол хийж явж байгааг. Сэтгүүлчдэд тэр болгон тэр нарийн одоо баримт нууц шийдвэрүүдийг бол одоо олж танилцах боломж байдгүй. Танд одоо хүрд эргүүлэх боломж олдоод тэр бүх нууц одоо юу гэдгийг баримт факттай өөрөө танилцах тэр давуу эрхээ ашиглаад та шүгэл үлээх боломж гарч ирж ингэж харах уу? Мэдээлэлд ойр байгаа гэдэг утгаараа. Эсвэл мэдээллийг ашиглаж байна гэдэг юм тий. Тэгээд ер нь тийм л байх хэрэгтэй шүү дээ ер нь бүх хүн. Тий. Энэ хэвлэл мэдээлэлч тэр эрхчлөө үг хэлэх хэвлэл нийтлэх эрхчлөө гэлээ гэсэн хүнийг гүтгэх доромжлох эрхчлөө гэж хинч байхгүй шүү дээ. За тийм чинь жишээ нь манус нь бол жишээ нь тэрийг мэдж байгаа. Дээр нь одоо бас нь улс төрийн одоо карьер хөөдөг сонирхогчийн хувьд бид нар аль болох тийм баримттай цаастай юмн дээр л ярина гэхээс шууд одоо босч очивол тэгнэ гэж бол байхгүй. Одоо жишээ нь энэ гэхдээ энэ салбарт бас овоо хэдэн жил та нарын хажууд ажилласны бас одоо үр дүн баг. Жишээ нь би өөрөө чинь одоо таныг одоо жишээ нь шүүх цагдаагаар очлоо гэж лав дуулаагүй. Тэгэхээр та бол жишээ нь одоо юу гэдгийг хүнтэй хамт сууж агаад
тэр баримтыг асууж авалдаг учраас тийм байх. Илүү одоо яг хүнийг байлгаж ягаад нүүрэн дээр нь асуудаг учраас тийм байх. Баримттай гэсэн үг шүү дээ. А миний хувьд ч гэсэн мөн адил цаастай, баримттай, гэрээтэй, тамгатай, тэмдэгтэй гарын үсгний асуудал ярьдаг учраас тэр шүүх цагдаа нараа өөр өдөг баха. Тэгэхээр 5 дугаар сарын 3-нд олон улсын одоо хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохиох гэж байна. Тэгэхээр наан нь бол яг одоо улсын хурал дээр засгийн газрын зүгээс хэвлэлийн эрх чөлөөний хуулийг шинжлэх асуудал ороод ирлээ л дээ. Тэгэхээр энэ дээр сэтгүүлчид ялангуяа хэвлэлийн салбарын бол энэ хуулийн дээр нэлээд шүүмжлэлтэй хандж байна. Таны хувьд юу гэж харж байна? Хэвлэлийн эрх чөлөөний хууль гэдэг энэ зүйлийг яг одоо хамгийн сайн зүйл чи юу юм бэ? Хамгийн сайн жишээг одоо авчирч нутагшуулах асуудал шүү дээ. Тэг хамгийн супер одоо тийм эрхчлөөний хэвлэлийн хууль бол тэрийг авчрал копитал тавьчихлаа. Одоо чинь манай нисхийн салбар, иргэний нисхийн салбар хамгийн аюулгүй, хамгийн одоо safety те хамгийн одоо ийм салбар шүү дээ. Үүний хамгийн том нууц нь юу гэдэг юм гэхээр хамгийн одоо тэр сайн аюулгүй байдлаа хангасан улс орны иргэний нисхийн дүрмүүдийг авчрал орчуулаад тавьчихсан шүү дээ. Австрали, Шинзланд хамгийн одоо осол аваар багтай хамгийн одоо супер тийм одоо төгс төгөлдөр номер 1 гэсэн хуулийг авчрал орчуулаад тавьчихсан шүү дээ. Тэр шиг тэгэл тавьчихгүй та нар. Тэгэл болох шүү дээ. Тийм. За ингээд бидний ярилцах цаг ингээд дуусч байна. Ингээд бидний урилгыг хүлээж авч дэлгэрэнгүй тайлбар ярьцлага өгсөн танд баярлалаа. Тэгэхээр Улаанбаатар төмөр замын асуудал дээр та бас Монголын талыг төлөөлж сууж байгаагийн хувьд одоо энэ салбарт та техник технологийн шинжилэл хийх одоо хангалттай хөрөнгө оруулах асуудал дээр бас та анхаарч ажиллаарай гэж таны цаашдын ажилд амжилт хүсье. За их баярлалаа. За баярлалаа. За манай энэ удаагийн ам нээвэл зочны ярилцлагаар Улаанбаатар төмөр замын ерөнхий хорооны гишүүн цогт гэрэл оролцлоо. Анхаарлаа хандуулсан үзэгч та бүхэнд баярлалаа.